811. Шинэ сэргэлтийн бодлогод хөлийн бомбуудыг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгав? Монголын эдийн засгийн чуулганыг өгтөн зохион байгуулж байгаа салбар хэлэлцүүлгүүд өчигдөр хөлийн бомбын сэргэлт сэдвээр үргэлжиллээ. Монгол улсын эдийн засаг маш эмзэг, нэг салбараас хэд хамааралтай. Үүнийг солонгоруулах, уул уурхайн бус экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж байгаач бодит үр дүнд хүрэхгүй өнөөдөр хүрсэн. Үүний нэг шалтгаан нь хөлийн бомбыг нэвтрэх хүчин чадал муутай. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дорвитой хөрөнгө оруулалт хийгдэгүйтэй холбоотойгоор хөрш зэрэгэлдээ улс орнууд болон гадаад худалдааны түншүүдийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болж ирсэн. Үндсэндээ экспорт хийж валют олдог, гашуун сухайт шивэ хүрэн гэсэн хоёрхан бомбтой. Импортын барааны замын үүд алтан булаг гэсэн хоёр бомбтой. Өөрөөр хэлбэл хуурай замын 33 бомб албан ёсоор үйл ажиллагаа явуулдагч бусад бомбуудаар ачаа бараа оруулж ирэх экспорт хийх нь өдрийн од шиг цөөхөн. Шалтгаан нь авто зам болон төмөр замаар холбогдоогүй, мэрэгжлийн лаборатори хяналт шалгалтын тогтолцоо бүрдээгүй. Тиймээс засгийн газрын дунд хугацаанд хэрэгжүүлэх мөрийг хөтөлбөр шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөлийн бомбын хөгжлийн асуудлыг тэргүүн ээлжинд шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм. За ингээд бидний төлөвлөж байгаа бомбын сэргэлтийн хүрээнд хийгдэх нийт бид 44 төсөл арга хэмжээг улсын хурлаар батлуулж энэ зах зээлд оролцогчдод баялаг бүтээгчнэрт санал болгож байгаа. Үндсэндээ 6 багцын арга хэмжээ байгаа. За эдгээр арга хэмжээнүүдийг хөрөнгө оруулалтуудыг 2030 он хүртэл хийснээр одооны байгаагаас бомбын одоо нэвтрэн өнгөрүүлэх чадвар маань 3 дахин нэмэгдэнэ гэж ингэж харж байгаа. 3 дахин нэмэгдэн дотоодын бүтээгдэхүүний дахиад 3-аас 4 дахин нэмэгдэхэд хамгийн гол одоо хөшүүрэг болох ёстой гэж харж байгаа. 2020 он буюу яг ковидын дараах жил гадаад худалдаа маань бол нэлээд буурсан. Ингээд 12.8 тэрбум доллар. За 21 онд өнгөрсөн жил багагүй хэмжээнд өссөн 16.1 тэрбум болжээ. За ингээд 3 үе шаттайгаар 30 оноос хойш 36 тэрбумаас цааш давуулна гэсэн ийм зорилготойгоор бид одоо бомбын сэргэлт, бомбын шинжилэл, бомбын бүтээн байгуулалтаа томьёолж ингэж зорж байгаа. За мэдээж бомбын сэргэлтийн гадаад худалдаагаа дэмжиж чадсанаар манай макро үзүүлэлтүүдээр олон суугаар одоо эрг бидэнд ийм урсгал байх болно. За энэ бол одоо маш ойлгомжтой юм асуудлууд. За экспортын орлогыг нэмэгдүүлнэ. За хамгийн гол нэг харах зүйл энэ манай төсвийн болон төлбөрийн тэнцэл дээр хамгийн гол нөлөө үзүүлнэ. За өнөөдөр бомбын зөвлөл гэж ийм хөлийн хуулийн дээр ийм байгууллага байдаг. За тэрийг яагаад одоо сангийн яамн дээр төвлөрч байдаг вэ гэдэг учир нь бол мөн энэ төлбөрийн тэнцэл, энэ төсвийн бодлоготой энэ гадаад худалдаа, бомбын асуудал шууд холбогддог. Эдийн засгийн хувьд шууд нөлөөлөл орж ирдэг учраас одоо яах аргагүй төсвөдөө хамгийн гол хамааралтай юм шин сэргэлтийн бодлого байгаа юм аа. Тэр дундаа энэ бомбын шинжил, бомбын сэргэлт маань бусад одоо сэргэлтийн бодлогуудынхаа хамгийн гол хөшүүрэг болсноор эдийн засагт тэлэх, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх хамгийн гол бидний одоо ажил байх болно. Сангийн сайд эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жавхлангийн мэдээллийг сонслоо. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар тээвэр зохион байгуулалт логистикийн үзүүлэлтээр манай улс дэлхийн 160 гаруй улсаас 130 гадаад худалдаа эрхлэгчдэд хэр ээлтэй вэ гэсэн агуулгаар санал асуулга авахад 140-дүгээрт эренбэлэгджээ. Манайхтай ижил төстэй хөгжиж байгаа орнууд улсынхаа төвөөс хөлийн бомбоор бараа таваар гаргах дундажаар 2.5 өдөр зарцуулдаг бол манай улсын дундаж 6 өдөр байгаа нь дэд бүтцийн хөгжил хөлийн бомбуудын ачаалал нэвтрэх чадвар муу байгаатай шууд холбоотой. Хөлийн бомбын хөгжил хоцрогдож байгаа учраас манай улсын экспортын хэмжээ хүссэн үр дүнд хүрдэггүй. Монголыг зорин ирэх жуулчдын сонирхлыг бууруулдаг нэг хүчин зүйл болжээ. Иймээс хөлийн бомбуудыг авто зам, төмөр замаар холбох, агаарын хөлийн тоогоо нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан. Зам тээвэр хөгжлийн сайд Халтрын ярианаас одоо хүргэе. Төрөөс төмөр замын тээврийг хөгжүүлэх бодлогын хувьд саяхан улсын хурлаар баруун босоо чиглэлийн төмөр замыг барих асуудлаар улсын хурал шийдвэрээ гаргаж цаашдаа баруун босоо чиглэлийн төмөр зам бий болох нь. Ингэсэн нөхцөл бол Завхан аймгийн Ардсуур
За доошогоо яваад баруун аймгаар яваад шивээ хөрөн бомтыг доошогоо сэхэ бомт төмөр замаар холбох нь Чоовсонгоос Пөт бичиг чиглэлийн буюу зүүн чиглэлийн төмөр замын ажил концепт зарлагдаад ингээ явж гин ингэсэн нөхцөл Монгол улсын зүүн бүсийг холбосон зүүн босоо чиглэлийн төмөр зам ашиглалтанд орж бичгтийн бомт бүгд найрамд хятаар дуустай. За одоо ажиллаж байгаа 90 цаг бомттой гэсэн ийм шинэ төмөр замын шугам бий болох нь. За цаашлах юм бол Чоовсонгоос сайн шандаас 5-5-5-5-гоо шивээ хөрөн гэсэн говийн бүсийн хэвтэ тэнглэгийн төмөр зам ингээд ирээдүйд бол Монгол улс баруун, төвийн, зүүн гэсэн гурван одоо босоо тэнглэгийн төмөр замтай мөн говийн бүсийг холбосон ийм үндэсний одоо төмөр замын сүлжээтэй болох том зорилтыг зарлаа. Агаарын тээврийн хувьд өнөөдөр олон улсын ганц бомт буюу Өшгийн хүндэт Чингис хаан нисэх онгоцны буудал байна. Цаашдаа бид нар Өмнөгов аймгийн Далдан задгад, цаашдаа Ховд аймгийн Ховд хотын нисэх онгоцны буудал, Увсын Дэглий цагаан, Дорнод аймгийн Чоо болсон, Хинти аймгийн Өндөр хаан буудал, Хөвсгөл аймгийн Мөрөн гэсэн энэ томоохон аймагуудынхаа хатуудын агаарын одоо нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх онгоцны буудал болгох ийм зорилтуудыг тавилаа. Тэгээ энэ бүх зорилтын тавьсны үр дүнд Монгол улсын хатуу уучлалтай авцамаар холбох хөлийн бомтуудын тоо нэмэгдэж төмөр замын үндэсний сүлжээ бий болж агаарын тээврийг ашиглаж аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих энэ сайхан боломж бүрдэх нь. Хөлийн бомтуудын нэвтэр хүчин чадлыг сайжруулах, дотоодын хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн бүс нутагтай төмөр замаар холбох ажлыг ирэх 10 жилийн хугацаанд хийхээр төлөвлөд байна. Бомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 44 төслөг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Эдгээр төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй. Тиймээс төр хувийн хвшлийн түншлэлээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран хэрэгжүүлэхийг зорж байгаагаа сангийн дэд сайд Мөнгөн Чимэг хэллээ. За бомтын хөгжил шинжилт энэ бүтээн байгуулалтын энэ чадлыг одоо нэмэгдүүлж байгаа төр ганцаар энэдийн хийж чадахгүй төсвийн мөнгө татвар төлөгчийн мөнгөөр энийг бол хийх боломжтой болсон үнэхээр байх байгаа. Тэгэхээр гол энэ ажил дээр бол бид нар төр хувийн хвшлийн түншлийг хөрөнгө оруулагчдыг орч ирээч гэж ингэж урьж байгаа. Яг төр нь юугаа хийх, юугаа бүтээх, яаж хөнгөлөлтөйгээ хөнгөвчлөх, яаж хүнд сурталчгүй байх юм, хувийн хвшил маань юугаа хийх, хувийн хвшлигээ төр нь яаж дэмжиж өгөх юм гэж харилцан ийм байдлаар одоо хамтарч ажиллаж иж бид нар экспертаа нэмэгдүүлж эдийн засаг хэлнээр гэсэн ерөнхий одоо гол суурь маань төр хувийн хвшлийн түншлэлээр боловсон байгуулт явна. Урьдчилсан байдлаар энэ бүтээн байгуулалтын нэг 44 дэд төсөл хөтөлбөр дээр бол 27.6 их нийтийн тооцоололт урьдчилсан байдлаар гарсан байгаа. Тэгэхээр бидний одоо эдийн засгийн төсвийн багтааж маань 18 их найзлаар төсөв бол энэ багтаамж бол байх байгаа. За нийт шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх 94 дэд хөтөлбөр дээр бол нийтдээ нэг 100-аас 120 их нийтийн одоо урьдчилсан тооцоолол гарсан байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэр энэ бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагч, донор байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хвшлийнхаа түншлэлээр энийг аяаж түншлэх гэдгээ бол аюул сайн тодорхой, одоо ойлгомжтой ажиллах нь одоо биднэрт бас их чухал байгаа. Хөлийн бомтын асуудал бол нэг улсын асуудал биш. Тиймээс нэгэнт хөрөнгө оруулалтад татаад дэд үтсийн томоохон төслүүдийг хийх гэж байгаа бол хөрш орнуудтайгаа ярилцаж хөлийн цаадах дэд үтц үйлдвэр үйлчилгээг бодож үзэх хэрэгтэй. Эргэцэн хүрээнд COVID-19 цар тахал шиг генетийн зүйл гарвал хөлийн бомтуудаа хэрхэн ажилуулах талаар ч ярилцаж тохирох зүйл байгааг улсын их хурлын гишүүн сэргэлэн хэлж байна. За миний бодож байгаагаар эхний хэлж байна. Хөлийн бомтуудыг автобусын төмөр замаар холбох хэрэгтэй. Авцам нь хатуучилтай зам. Нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах. За хоёрдугаарт хөлийн бомт гэдэг маань өөрөө ганц нэг улсын асуудал биш. Өөр хөрш зэрэгэлдээ улсынхаа засгийн газартай хөлийн бомтын асуудлаар бүрэн тохиролцож олон улсын гэрээ хэлцээрүүдийг байгуулсан байх учиртай. Одоо Монгол улсын засгийн газар, Бүгд Хятад улсын засгийн газартай, Оросын албаны улсын засгийн газартай хөлийн бомт дэдгээрийн дэглэмийн тухай хэлцээрийг байгуулсан байдаг. Гэхдээ энэ хэлэлцээрт нэг асуудал орхигдсон байдаг. Тэр юу вэ гэхлээр энэ COVID-19 мэт сар дахлын үед хөлийн бомт яаж ажиллах вэ гэдэг асуудал зохицуулагдаг үйлчилсэн. Тэгэхээр би түрүү хэллээ энэ хөлийн бомт гэдэг бол нэг улсын асуудал биш, хоёр улсын асуудал байдаг учраас энэ мэт гамшиг ослын үед хөлийн бомт ажиллахгүй болох энэ тохиолдолд өөр ямар журмаар бомтоо ажиллуулах юм бэ гэдэг асуудлыг эрх зүйн талаас нь зохицуулах зайлшгүй шаардлага үүссэн байна гэж харж байна. Таван толгой ханг мандал, таван толгой гашуун сухаа чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусч байна.
Цаашид зүүн баян ханг мандал чиглэлд мөн бичигт шивээ хүрэн ард суурь бомбуудыг төмөр замаар холбох ажлыг эхэлнэ гэж засгийн газрын тэргүүн мэдгэж байсан. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж Монгол улсын ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа транзит Монгол улс болох суурь нөхцөл бүрдэнэ гэж тооцсон байна. Шин сэргэлтийн бодлогын хүрээнд ханг, цагаан дэл, бургастай, цагаан уур, тэс, ард суурь, ханх, баг илэнх, зэлтэр, улхан, хаврыг, сүмбэр, баян хошуу, бичих зэрэг бомбуудыг автозамаар холбож бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан. Ирэх жилүүдэд хэлийн бомбуудыг орчин үеийн техник тоног төхөөрөмж өгөх хяналтын системтэй болгох, автозам болон төмөр замаар холбох ажил өрнөхнэ. Гол нь аль бомбд ямар зориулалтаар хөгжих боломжтой вэ гэдгээ судалж тодорхойлох явдал гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Гайлын ерөнхий газрын дэд дарга Батгишиг. Тэгэхээр бид бол энэ бомбуудаа бол дотор нь төрөл бүрээр нь ангилах хэрэгтэй. Уул уурхай экспортын, зорчигч тээврийн, аялал жуулчлалын гээд эдийн засгад үзүүлэх үр нөлөө одоо өөрөөгөө жөрн бид нар ангилжээж хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл бол аль болох бид нар бомбыг тэнцвэртэй хөгжүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр эдийн засгийг идэвхжүүлэхэд бол экспортын бүтээгдэхүүн орж байгаа бомбуудыг эхлээд өргөн иж бүрэн шинжлэх өргөдөх. Дараа нь одоо зорчигч тээвэр экспорт импортын ердийн аж ахуй нэгжүүдэд иргэд зорчигчдын бараад тээврийн хэрэгслээ хөтөлбөрөх чадварыг сайжруулах хэрэгтэй. Амун дээрээс нь одоо босод энэ хойд төрчтэй хэлж байгаа бомбуудыг аялал жуулчлалын чиглэлээр бид бас хөгжүүлгээд бомбын нэвтрүүлэх чадварыг сайжруулах хэрэгтэй. Тэгээд энэ дээр бол зөвхөн төр гэхгүйгээр сая Монгол Улсын сангийн сайд өөрийнхөө тавьсан илтгэлтэй бол танилцуулсан. Энэ бомбыг өргөжүүлж шинжилгээд бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлж авч явна гэдэг. Энэ хүрээндээ бид нар бол Монгол Улсынхаа бомбыг том эдийн засгийнх нь үр өгөөж өрнө. Цогт нь хамтд нь авч явна гэдэг ийм зорилт төвшөллөө. Энэ бол мэдээж гайлын байгууллага бас ирж байгаа өөрөг оройлууд нь бол байгаа. Энэ дээр бол хамгийн түрүүнд зөөлөн дэд үтц, захимжуулалт, хүний оролцоо багасгах, бүртгэлийг сайжруулах, мэдээллийн урсгалыг нэгтгэх энэ бүхэнд бол бид нар гадаад худалдааны захимлын цонхыг хэрэгжүүлж авч явах гэдэг олон зөөлөн дэд үтцүүдийг бол хамгийн түрүүнд бас энэ бомбын өргөдөл шинжилтэйг цог авч явах ёстой гэж харж байна. Өнөөдөр манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр 1 тонн нь 520 Америк доллар байгаа нь өмнөх оныхоос 2 дахин өссөн үзүүлэлт. Мөн зэсийн үнэ он гарсаар 1 тонн нь 10,000 Америк доллароос буухгүй байгаа нь өмнөх жилийнхээс 1000-аас 2,000 доллараар нэмэгдсэн үзүүлэлт. Харамсалтай нь бид экспортоо хүссэн хэмжээнд нөөц боломжтой тулгуурлан хийж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь COVID-19 цар тахалтай холбон тайлбарлаж болох ч хэлийн бомбуудын нэвтрэх чадвар дэд үтсийн хөгжил муу байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл экспортын гол бомб тулах гашуун сухайд шивээ хүрэн бомбуудыг төмөр замаар холбосон бол арай илүү боломж эдлэх байлаа. Тиймээс эдийн засгийн хязгаарлагч гол хүчин зүйл болсон хэлийн бомбын асуудлаа шийдвэрлэх нь бусад боломжуудыг нээж өгөх. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэл гэдгийг засгийн газрын зүгээс онцолж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын таатай орчин чухал гэдгийг өчигдрийн хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байсан юм. Та бүхэндээ 8.1 нэвтрүүлгээ ээлжид дугаарыг шин сэргэлтийн бодлогод хэлийн бомбуудыг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгав сэдвээр хүргэлээ. Сэтгүүлч Баяр Жаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн Тод.